Манай эрэгтэйчүүд маань ч гэсэн бас хэцүү өстэй нэг ийм өстэй байсан юм. Нэг ийм корио өстэй. Нэг ийм хашааны завсар харж байгаа юм шиг бүгд нэг ийм миний ертөнцийг надаас өөр хинч ойлгохгүй байдаг те. Айгу амьдрал нь тэр чигтээ харанхуу те. Ус мус хийсэнгүүд юу вэ гэгээ тасраг байсан юм өдрийг те. Айгу хэцүү өстэй нэг ийм хятад хувцастай орос шоколадтай зодоо хийчих гээд солонгос үстэй Монгол царайтай те нэг ийм. Дөрөв улсын соёлын донд гацсан хүмүүс одоо яах гээд байгаа мэддэхгүй. Маа үсээ аяа шүлсээ аяа те. Ус шүлс хоёроо ээлжиж аяа те. Маа гэж араас нь шүлснээ аягүй Сингапурын ёсоо өргөлөг шиг ингэж явж байгаа л те. Бас амар цаг үе байдаг байсан те. Сонсдог дуу юу вэ те? Big Bang харуу. Чим над руу хариу. Тэ? Бид нар ийм үстэй байсан хэрнээл Facebook дээр охин найрчдаг байсан юм да те. Паблик тохиргоотой бичлэг хийж мэгэл те. Парны урд суужгаад Төвшөө. Солнарна сөглөө бүргээд одоо хэд нэг зориглоо тийм бичлэг юм бол юу вэ? Next сосорч аваа юу те. Утаг дарсан сенсац зайлаа гээл те. Мөрөөдлийн баг тавтай бөрлөг те. Гэхдээ энэ үс тухайн үед гоё харагдаг байсан биздээ те. Тийм биздээ те. Би бол өөрийгөө F4 чемпион гэж боддог байсан. Би чемпион. Миний Ким Жанди болох уу? Яагаад ч байгаа те. Багш бүр наа үсээ чи хэргээ шүү гээл те. Би бол тухайн үедээ багшигаас нэр орчин үеийн стил ойлгохгүй. Энэ бол бидний фристайл эдэр гээл те. Би бол Big Bang-ийн G Dragon эдэр гээл ярьдаг гэсэн. Зүр одоо G Dragon-ыг бас зүр осторч яваач яаж ирээ. Тэгээ зүр хэн нэг наа үсээд суулаа гэх юм бол засуулж байгаараа заяа. Эмэгтэйчүүд ерөөсө худлаа хэлэхгүй. Гэхдээ өөртөө хөмсгийг бочаадаг гэж байгаа. Юу болгон хоёр талтай те аль аль нь сайхан бартардах хэрэгтэй байхгүй те чи үсээс бол мочи хөмсгөө арилгачих гэх те аюу гоё байх хэрэгтэй байгаа байхгүй нэг юм эргэдэг ш те хацарны сүүдэр мүүдэр чи бас захин гинт хэрэг үстэй ингээ ойр тутсан ёо өстө сүүдэр биш юм уу за болио өөлөө те зураг цодоо хацарны сүүдэр холоос гэ те физикийн тайлбар боломж хөгдрийн хотроо дээр тэр бол хацарны сүүдэр юм аа гээл те амар үе байсан шүү гэтээ ийм үстэй үе гоё шүү те гоё байсан биз те октод бас нэг хэсэг нэг бүгд өөрсдийгөө күн үнжээгээд үсээ тариулаа те үсээ тайруулаагүй нэг хүмүүжлтэй үлсэнгүүдэнд автоматар шин ярээ болж болоо бүгд үзээ яадаг даа те амар цаг үе байсан. Дээр үеийн дуунууд чинь гоё штэ. Хамтлагууд чинь бүгд K-pop ч ихлээл. Бүгд тийм солонгос царайтай болж эхлэв те. 2010-ад оны 8-9 оны үеэр ч юм уу. Нэг Crash Bash гэдэг домог хамтлагийг санаж байгаа юм байна уу? Би бол ингэ байхгүй болсон амар харамсдаг штэ. Хэр хэмжээнд хол явах байсан бид нар мэдэхгүй. Даанч хүмүүс гомо гэсээр байгаа болоос те нэг. Батука, Золоо, Били, Дөг, Азаа гэл 5 гоё ах байсан те. Санжин өдөр дуу муугийн те дахил мэрхэлтийн дэм дэ дөрбөлдөр сим хэн дотроо ирэм хөгшин залуу хамаан байхгүй амар те манай ихчмэг зүр 24/7 үздэг байсан аах те явж очих зүрх хөрхгүй утас руу чин залуу юу гэж мисэд код те дааш нэр хүмүүс гомо гэсээр байгаа болоолцсон. Тэгээд тэр алийг сайхан камбэк хийгээ те. Стадион тоглолт хийгээсэй гэж бодож байгаа байхгүй те. Бүгд дим тэгээ те. Аюу гоё. Гэтэ дээр үеийн дуунуудын клип жоох эвгүй тэр. Намаг дагаа цингийн клип тэр манай ангийн хүүхдээ ээж мэж нээдэж те. Намаг дагаа цинг гэдэг те. Караоке дуулангууд тэр хүүхд ичиж гарч явж байгаа. Бидэнтэй хамт цингэж мингэхгүй те. Айгүй хэцүү. Тэр сүүлдээ нүдэнгоо гэдэг дуун дээр нэг тоглосон эмэгтэй байгаа шүү дээ. Тэр одоо юу гэж л нэг хүүхдтэй одоо те. Ячил тийм техно дуун дээр ч нэг юм зохиолын дуун дээр те бодлын царманд хинзэрсэн цэцэг нүдэн гоо юу те ячил одоо зохиолын юу юм бэ те одоо этник метник ч те нэг юм сонио Монголд тийм нэг юм холсон тийм үзэр үзэж болж байгаа хөө те үрн үрдэх холбоо гэж байна те холбоо гэж те хорвоо те гоё тий. Гэтэ ер нь бол дуунуудын үг мөх гэнг байсан. Тэ флаш гэдэг хамтлаг те мэднэ үстэй те. Манай үеийнх мэдгүй та нар мэднэ үстэй те. Үг мөх их гэнг үстэй би чамайг бодондоо болж өгвөл чамтайгаа би хонондоо. Өөр иртэй байх юм бол зүгээр би зодондоо гэж те. Зүгээр шулуун шудраг те би бол ийм иргэн шүү. Чи муу залуудаар те би чамайг зодондоо гэх те. Дахил багтсан шулуун шудраг байсан те. Болж өгвөл наасан дурштай намайг хайрлаарай. Болохгүй бол чамаас би зайлаас юу гэж байгаа вэ? Хайрлуул хайрж чадахгүй бол зайлаа гэдэг байгаа мó те. Хүсэхгүй бол хүчлэхгүй хүрээд дэрүүл түлхэхгүй. Тэгээд байгаа мó бас амар хөвгтэй дуунууд байсан шүү те. Гэтэ ер нь гой дуунууд байсан юм байна. Климакс 13-ыг хамтлаг байна те. Аюу гой хамтлаг байдэн шүү те. Нэг англи бүтэн нэг бадгийг англиар өгүүлдэг заяа. Гонгор доржоо чолооно гэдэг 3 гишүүн те. Гонгор нь англиар өгүүлдэг заяа.
Бид 13 баян зүрх дүүрэг араас нь feel like to be here висвөр мөглөөс гэдэг. Серсэцэ фарсэцэ to be my child түү гэдэг. Үгсэж үгүй. Every night fall of line битрэндэс гэдэг. Амар сэртэл зортол паарса гэж одоо ямар атсны те. Сэр зохи бохи гэдэг юмас. Сэртэл зортол паарса. Жирсэсэсэскэр яасан. Орон цайгаа мэдэрсэнгүй гээл те. Амар хамтлаг байсан. Дааштай гонгор нь хамтлагаасаа гарсан шүү дээ. Тэгэл тэр хамтлаг юу н тарсан байт энэ да. Нэг хит дуутай те. Тэр нь үзэн ядагч нарай их те. Гонгор нөгөө нэг арай илүү англи хэлтэй болох нөгөө хоёроо голцсон гэх юм уу? Одоо боловсралтай хүн чинь мөс саналаад цаашаа явж тийм байдаг шүү дээ. Нэг юм өөрийнхөө потенциалыг мэдрэхээрээ те. Нэг юм хөгжихгүй байгаа хүмүүс тамд байхгүй те. Нэг юм те. Тэгэл байт юм байлаа. Тэгсэн чинь ингээд манай хүн дэлхийд гарах мөрөдөлтөө англиар дуулд юм шин те. Тэгээ нэг юм англи хэлний team дууны team-д орсон гэж аахгүй те. Манай оронгуудаа шүү raw with the ma хамдуwala check you and me into your job for is a name болоод ч төрөөр бач хэсми плейн жимбэргийн нэг хасагдаашаа. Манай өний соло анхны бөгөөд эцсийн тайз нь universe based song байсан. Тэгэл тэр домог тамтлаг маа гэж тарцсан бохоо те. Дээр үеийн дуунууд нь үнэхээр гоё. Зарим нь баг шүршүрд орж байхдаа клип биш тийм биш те. Замазангой зинг зингэр те. Гойгоо авдалгүй ТV чат мат дээр яваал те. Стан дээр 24/7 явдаг байсан. Нэг хамтлаг байна л да. Тэр хамтлаг гарч ирэл клип хийгээл бид бүхэн үсээд суусан байдаг. Нөгөө нэг алдарт ийм үсээ. Юу вэ энэ үс чи Монгол хүн зөгтгөн байж тээ гэл тээ. Төсөөлөл нь ийм боддол нь ийм юм байж тээ гэл тээ. Энэ хамтлаг эрт клип хийснээрээ бид бүхэн одоо гоё юм тээ. Glow up it's тээ. Бидний одоо ийм одоо өснө дэвцсэн шалтгаан гэх юм уу да тээ. Одоо нэг юм тээ. Тэгсэн чинь бигөөс бид нар одоо бол ингэ ярьж байгаа тээ. Би ярих болгондоо ингэ шидэл тээ. Маа ингээд үсээ аяа шүлсээ аяал те хамаг ирцээ шүлсээрээ алдаал те нийгмээрээ туранхаа байж байгаа те айгүй хэцүү байхасан байгаа. Гэтэ хэцүүлтэй тэр хамтлаг бол 4 залуу би бол шүгэл үлээсэн гэж боддог те та нар ингэж харагддээ шүү засуулчаарэ гэдгийг өөрсдийнхөө биеэр өөрсдийгөө золиослон байж харуулсан байхгүй те цагаан гончтой наадаг давхраа мохроо наадсан те хамраа маагээ өндөрлсөн санаж нэг ийм үстэй гиген хариг би мөрөднөө гэдэг Усмүсээ эмрэл класс шүү дээ. Гидэл хайрыг чи хайр хүсэгүй. Амар тэ энэ л хайрыг хинээс ч илүү хүсэн би. Амар авдаг байсан тэ. Цинхэр хайрыг би хүсэ. I never cry гэдэг. I never cry гэж нэрэл нийтээрээ англи хэлгүү тэгэл хамаа намгүй зоргоороо дуулдаг байж тэ. Cheers гэдэг. I never cry гэдэг тэ. Нийтээрээ л англи хэлгүй байлаа шүү дээ. Ижийн тухай дундаар come on baby гэдэг үг жаах шиг өстой. Юу гэж байгаа юм бэ те? Ижим come on baby гэдэг те. Нийтээрээ дагаж дуулдаг байсан манай ах эгчнэр те. Одоо бодонгууд яг ямар ч ээжигээ дуулаад байгаа те. Sugar mommy-гаас дуулаад байгаа юм уу? Ижим come on baby явах те. Юу нэг хинийч дуу юм те. Говийн борич дуу юм уу те. My son те. My нархан come on baby те. Дууны нэр нь түнхэл тосгон дуу төрийн ордон. Яна зөрчлийн үйлээр явахгүй те. Чиний минь дараалт ихсэж байна уу? Би шин машины халаач гисэн хүлээж байна. Тэ. My son come on baby гэл те. Амар. Гэтэ ер нь хевгүй шүү те. Karma is real те. UB comedy туу ирүүлжүүлэх гээ яваашахгүй би те. Гигэ хариг би хариг. Өөрө тим те. Тэгцээс л эвгүй те. Гэтэ араас нь жоохон магтахгүй болохгүй юм те бас те. Та нар хэлэхгүй үстэй те. Хэлэхгүй үстэй. Жог магтчих те. Магтчвал ядаж за зүгээр ингээл дундыг барайл явсан штэ гэл те. Манай говийн борч айгу мундаг залуу. Айгу мундаг залуу штэ те. Бизнесийн ухаантай, алсын хараатай те. Одоо стартапор бол 0-оос тэг хүртэл үрцсэн ингээд unicorn стартап байгаа хөх те. Тэр хүн level up хийгээгүй quantum leap бүр ингээд galacticаас galactic-ийн оронд бүр их үсрэлт хийсэн бохоо те. Тэрний амжилтыг хэн ч ивдэх боломжгүй те. Ямар ч Gen Z амжилтын индекст нь ойртохгүй. Нэг өглөөс ирэл гişүүний өөрт. Амар те. Чи чадах уу? Миний өгшин бол чадах гэж байна. Нэг сайхан эдит зэгч хүүхэдээс уусан те сайхан. Янз те. За тэгээ би араас нь магцсан шүү дээ энэ хэсгийг марчаарай. Гигэ хартай. Мартаарай. Гэтэ нам нэгэнд хасныг захнаад болдгоо. Энэ нэг гэдэг гişүүн чи Тимон гэдэг хүн байсан юм шүү дээ. Би чи шал өөр хоёр хүн гэж бодсон чи юу вэ те? Дуулж муулдаг байсан юм шүү. Та дууг нь мэдгүй. Тимоно би чамтай энэ лүчиг үдмээрэ. Тимоно би чам гэнэ юм
жирхний хоолой болоо орж ирээ те. Тэр дуу чи бас хит дуу юм биш те. Үг мөг нь ямар энгийн юм бэ те. Байна уу. Бан. Сайн уу. Зайлаас. Тийм дуу гэж юу эсэ те. Байна. Хайр 5 секунд те. Одоо орчин үе тийм дуу тайзнаад бол шууд тайз гот шидүүлж байна. Үгээ өөрөө битсэн юм уу? Хэд битсэн? Чаачи битээ юм уу гэ те. Бараг хажууд нь Валентин нар өгсөн миний хөөди надад иргээд ирсэн байна хөөди бараг хажууд нь наач дуу байш утга уянхтай эзэн биетэй те өгөлдөж авалцсан те юу гоцаад байна уу бан те гэтээ бас хүмүүсээ хүний бүтээлийг сор бүтээлийг ингэж бас болохгүй байхаа те араас жоог магтчих юм шүү тэр хүч тэр үгээ бас ингэж онгод нь ороо суугаад битсэн байгаа шүү те за нэг онгод орсон дээр нь хідэн мөр явуулнаа тий. За юуко. Бано. Бан. За авцсан юм чи юуко. Сано. Оо сайдга буруучлээ. Сайд. Йоо тэ. Тэр дууны үг бүгнэдээ юу вэ те? Ямар дээр үеийн дуунаас ямар өлөө хөхтэй байсан бэ те? Хайраа надтай мөнгө зээлээч те. Нөөхөнд гисэн чи таашуу те. Хайраа тэгвэл ирээд аваач гэж байгаа те. Нэг нь мөнгөгүй нөөхөн гэртээ ажилгүй явчих байгаа те. Би жоохондоо бод тэр энэ хоёр битээ салаасаа те ирээдүйд хоёр талаа нэг хүн зовоохын нэмэр нэг л зовоогоосаа те энэ хоёрыг өөрөөснөр хинч ойлгохгүй тэргээл те амар байгаа байхгүй тэр дундаа ч хүртэл бас гадаад үг гардаг шүү дээ юу нөгөө нэг Jersey Scare Her те юу нөгөө нэг Come on baby те хажуу цуг охиж яста Forest to Fog гэдэг те энэ одоо яг юу гэж байгаа юм бэ те Forest to Fog гэж одоо юу гэсэн үг вэ те нэг залуу баарнд өөрөө чи яарснаа таач яста Forest to Fog юм аа ингээ явчвал юуг араас нь юуг нэ гэдэг. Forest to Fog юм аа гэж. Юу ихчигээ юу гэсэн. Ихчигээ яа гэсэн биний дөө гэж. Forest to Fog. For ямар юм гинэ? Forest to Fog. Ихтэй жоо ойлгох ихсэг 30 гарцаа сонсохгүй. Forest to Fog юм аа. Forest to Fog гэдэг. За намайг авч. Байгаагүй те дээр үеийн доо мөн те. Амар. Гэтэ тэр дууны ингэж ингээд дуулсан хүн ингээд бодонгож байгаа тийм нарциссист тийм хэв шинж мэдэгдэдэг байгаа хөөх. Хүн өөртөө яаж тийм дууны үг бичхүү те? Тимон. Чи бол саг залуу. Толин жоохон харснаа. Чиний нүд хөмсөг. Сайхан хоолойд огтуд татагднаа шүү. Амар тэ өөрийгөө тэ бас үнэндээ түүнийг харахаар сэтгэл зүрэг догтлоод наа хүрээд байдаг ёо гэж яаж байгаа. За баярлалаа. Үжиг сайхан хөрүүлцгээе. Та бүхэн үнэхээр бүгдээрээ Forest to Fog байлаа шүү.